Мен анхны бөгөөд эцсийн захиандаа би тэрэлсэн юм. Гэтэл тэр надад ямар ч хариу өгөөгүй. 7 жил шүү. Бүтэн 7 жилийн турш хариуг нь би хүлээсний эцэст өнөөдөр хормын зард төлөөний мод шиг цавчуулчаад байгаа нь энэ л дээ. Хаврын шороогоор түргсэн тэр салхитай өдөр би туулжинд панз мөрг ундан гуайн хөө шулган нэмхүү гэдэг найз хүүнээр захиа хөргүүлсэн. Гацж ярих болгонд шүлсээ өсчүүлэн шулганж ярддаг нэмхүү минь гэтэл өнөөдөр сэтгэлдээ сар шиг асааж зүрхэндээ нар шиг залсан зүүдний нүгүнж туулжин гэргийгээ болгочхоод хормын найр хөгжүүлж байдаг нь ямархан өрөөлийн зэмгээж юм болов. Цаад амтэн чинь хариу өгөөгүй гэж нямхүүг ээрч гацсан шулгансаар ирэхэд баттаа сайхан хариу авна гэж горилсан миний бүх тогтлол яг л шатхуунаар суусан машин шиг унтарч билээ. Нямхүү хажууд нь намайг өрөвдөж цөхөрсөн янзтай чимээг улгасахт нь би тэрэнд баярлалаа найзаа. Одоо харьдаа гэж хэлсмээ санаж байна. Багийн маань найз минь одоо сумынхаа хамгийн бэлтэй хөлтэй баячуудын жагсаалтыг тэргүүлж яваа 1000 малчин болсон гин. Мал нь 1000 авсан баян эрд хөлд үйлчлэх жип бас гадаан сойг бастай. Эцгийн ахвалт сүхийг хүүн өвлсөн байж л дээ. Хормын өргөөний хаамирт нямхуу улаа бутраад сархад өнтрөн дуулцгаа оожидцгаа наргийн шүү ах дүүнраа хэмээн хөхөн урамтайгаар найрыг өдөөхөн цогтойч миний хувьд бол уйтай. Хятад газрын торгод урданд дарагдсан ягаас суугаад хөлжин ямар үзэгсэн төгс үзэгдэн вэ? Гэхдээ одоо бол миний бүтлгүй дурлалын тийм л саран ахвай болж дээ. Дахиад тэрнийг зүрхэндээ бүхэл зүүдэндээ мандуулан асаах хэрэг надад үгүй болж. Зүүдэндээ гийлгэх байтугай өвөртөө гоо цогцсных нь дулаан элчээр төөнүүлэх цорын ганц эрх төгөлдөр ирэх хүн бол шулган нямхүү болж. Жаргалдан цэнгэлдэж суугаа найрлагчдыг орхиод би гэрээс гарлаа. Тэнгэрт одод жарвалзан гялцах боловч миний цээжинд бол бүгд бөхсөн байлаа. Хөнгөн салхинд дайвилзан яндан дуурах нь нойр хулж агаад хэвтэртэй нурууга янгинуулан саадах нь ямар ч утгагүй болохоор би хувцлаад гэрээсээ чимээ гаргалгүй гитэн гарлаа. Яг л миний эцгүүрсэн сэтгэл шиг тэнгэр мөн эцгүй. Огт татдаггүй атлаа энэ хөрмнаас би тамхичин болоод гарсан уу? Атгаж гарсан аавынхаа тамхинаас нэгийг асаад суугаад юу ч үл бодон юу ч үл санан харсан зүгрүүгээ гэлдэрлээ. Хэдийд ч юм хэн нэгэн хөлчүү хоолоогоор гой шулган нэмхүүгийн одно гэж малын тоон тэнгэрийн од шиг үржээд хүүхний өнгөтэйг өвөртлөөд адтанав шима уг нь туулчин ч нэ штэ. Шулган нэмхүүгийн биш дархан мононгой хүүгийн гэрэлтж явах учиртаа саран байхгүй юу? Хэмээн өгүүлэхийг тав дотор сонслоо. Санхуулын хөлчүүрээ миний багын нөхдийн нэг мөн. Хилээд байгаа дархан мононгой нь миний аав. Харин тэр хүн би юм. Нэг л мэдхэд болдгүй хэмээх багын найзынхаа сохтуу толгойг тэврээд чи юу хэлвэ? Чи юу хэлэх чинь энэ үү? Гэт би сэгсэрч байлаа. Цаад туулжиг чинь чамд өгсөн захиаг шулга зөлөг чамд өвөөгүй шатааж орхсныг би өөрөө харсан юм аа.
чамайг туулжин зөндөө хүлээж авсаар цөхөрсөн байх. Тэгээд л чи нямживын өвөрт алдчихлаа да гэж сохтуу найз нь толгоогоо ганцглан өглөөд харин хүүрүү гуйж давсараад хийгч би мэдсэнгүй. Хой юм хүү гараад ир чи. Гараад ир хаалгаа тайл. Хэмээн амгалан хаврын шинийг цочин шулгандынхаа шин өргөний хаалбыг балбад зогсохдоо би сэхээ орсон юм. Чи харилда. Би чинь хүний үрийг тээж яваа айлын гэргий болсон шүү дээ гэсэн туулжингийн хариу үгийг сонсоод л хоймрын хорон дээр нүцгэн хөвтөх сохтуу нямхруу шүлцээ хаяад гарснаа би сандгийн. Одоо би хүний үрийг тээж яваа айлын гэргий болсон шүү дээ гэсэн энэ үг надад хичнээн хаврын турш яазгүйхэн хангинахыг би мэдэхгүй. Юутайч хуурай шорогоор түргсэн хаврын халуун салхитай өдрүүдээр буй дэглэхэн хөдөөхээр нутагт хачин нам гүн ноёлоход цаг хугацаа хүртэл хамт зогсчихсан юм шиг цаанаа л уйтай. Энэ хөгшөрхөөр хүн орж идэггүй айл болд юм байна. Тэгэл үеийн шинж өнгөрөөд л утасч дуурхан болох юм да. Гүнийг жаалхан харахуу цахилгаан бичгээр орж ирлээ. Хүний мөрөөс болсон хөгшин бит хоёр гэрлийн байсагч тэр хүүтэй хитгэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдөлөө. Тэгэд хэлсэн үгийг сонсож чадлагүй алдчихвэ гэсэндээ би байцаагч залуугийн аманд жихэн дөхүүлээд цахилгаан хэд гарч хөөхөө гэж хашгирлаа. Залуу миний амьсганаас сэжиглэнгүй ярвайж над руу ясан бүдүүлэг үгэн би хийсэн янзтай эвгүй хялайгаад дуурдв. Эмгэн тэнд намайг шоолон жуумалсан аргагүй дээ. Би урд дуран байсан юм чинь. Тэгээд надаас төрүүлж юм асууж чадлагүй гоцорсонтой хорн хөдлөөд их таангүй царайтай байсан юм. Тэгээд ер нь энэ дүлий болсноос хойш би их чанга ярьдаг болсон юм байна. Хөгшин тэгж сануулдаг юм. Тэгэл өөрийнхөө дууг сонсохоор л хэлж байгаа царай минь дээр гэсэн эмгэн намайг дооглон жуумалцанган нөгөө залууд цахилгаан тэгээд их гарчуу гэж дүлийн үг нь намайг давхаар аман дөнгөж хөдлөхт нь би сонсоогүй ч гэсэн амных нь хайрцгаар хэлсэн үг нь уншаад мэдчихэж байгаа юм чинь. Тэгсэн нөгөө залуу таг эмгэн амыг харж нилээн хүлээлээ. Нөгөө залуу шоол өөр юм бодсон хөлийсэн амбуйнуудээр мо эмгний маань баримл айтай ирээ цээргүй ширдсээр. Шаран хөдөлсөн эмгэн ташаа тулж цээжин урагш нь омогтой аргагүй төрлөө. Тэрнийг харахаас миний инээд хүрээд яавч болдгүй. Хариугаа авч байгаа намайг эмгэн харснаа залуу гихшхан сурмаг намжирдаад хүйр хөгшин хүний намбгүй гэдэг юм. Гэснээр нөгөө дуурдгүй залууд ууган бит хоёр галынхаа өрөөнд пишин тавина. Тэгээд гал түлж цай хоолон хийдэг болно. Тэгэхээр наадмуу цахилгаан чинь баг гүйхгүй дээ. Гэлээ. Тэгсэн нөгөө залуу нүдэн бүртгэлгснээ сая аман нээж. Тэргүй өвхөн хооронд одоо та хоёр гал түлэн энтэр гэж ядаргаатаад ирнэ яанда. Өнөөч үхвэ билүү маргааш үхвэ билүү. Тэрний оронд зүгээр амраар нь цахилгаанаа л хэрэгэл. Хөө ёо бас их хэмэндэг хоёр гарч ирэх нөө. Гэж шолоод гарч одлоо. Бид хоёр санаа алдсаар
хоёр бие нэн харсаар